Өнөөдөр 22-ын товчоогоор сөрөг цагаан зэр нийслэг чиглэлээ орж иж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдж байна. Үүнд хүн бүр өөр өөрийн үднээс тайлбар өгч ихэнх нь энэ үйл зууд болгон шинж тал хэрийн бүсэд цаг агаар муудаж байгаа гэлтийн хэмээн тайлбарлацгааж байна. Харин энэ үйл явдалтай туршлагатай судлаач хэрхэн хандаж тайлбарлахыг сонссон юм. Биологийн үрэлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан дэд профессор Лауксрын энэ үйл явдалд хоёр янзын таамаглалт дэвшүүлж болохоороо хэлж байна. Ер нь Монгол орны цагаан зэр 50-аад оны үед бол 40-50-аад оны үед бол энэ Улаанбаатараас замууд явах төмөр зам бариагүй байхад бол бүр баруун тишээгээ одоо Баян-Улгийн аймаг хөрж Баян-Улгийн аймгаар цаашаага бүр Казахстан Лүчүүн талаар дамжиж Казахстан ордог байсан. Дээр нь бас ингээд хойшоогоо явж Сэлэнгээр бол Сэлэнг аймгийн нутаг хүртэл ингэж явдаг байсан. Тэр утгаар нь авч үзэх юм бол түүхэн нутг руугаа эргэж буцаж ирж магадгүй. Хоёрдугаар зүгээр энэ жил бол маш их цастай тийм ээ. Одоо бүх нутгаар нэлээд цас орсон. Өөрөөр хэлбэл цагаан зэр бидний судалгаагаар бол цасны зузаан 8-аас 10 см-аас дээш болох нийт бэлчээр нь бүхэлдээ цастай болоход бол тэр нутгаас цагаан зэр дайждаг. Цагаан зэр бол өөрөө нутаггүй амьтан гэгддэг, бэлчээрийн сайныг дагаж нүүдэлдэг. Тэр ч утгаараа нутгалсан газрын цасны зузаан нэмэгдэж, цаг агарын байдал хүндэрснээс ийхүү сайн бэлчээр хайгаад нүүдэллээд нутаг сэлгэж явж байгаа гэдгийг судлаачид хэлж байгаамаа. Гэхдээ цагаан зэр нийслэлд орж ирэх тохиолдол өмнөх жилүүдэд ч тохиолдож байсан гэлээ. Ялангуяа Төв аймгийн нутгаар нутгалдаг цагаан зэр нийслэлд орж ирэх явдал байдаг ч ингэж олноороо сүргэлэн ирсэн нь анхаарал татах ус явдал болоод байгааг албаныхан хэлж байна. Ер нь цагаан зэр ер нь бусад ер нь амьтд ч гэсэн ялгаа байхгүй. Одоо цас ихтэй болвол цасныхаа одоо нэмгэнийг бараадаа л нүүдэлж идэж. Дэхэн үед 90-ад оны ихээр бол мөн цагаан зэрийн цэнгэлт хүрээлэнгийн тийшээ тэр тухайн үед бол ямар ч барилга байсан байгаагүй. Орж ирж 20 зэр орж ирж өвлзөөд тэгээд өвлжөөд нэг 10 зэр нь бүр яг бүтэн өвөл болоо тэгээд алга болж исэн тийм түүх байдаг. Өчигдрөөс хойш цагаан зэр нийслэлд орж ирж байгаа талаар байгаль орчин ногоо хөгжил аялал жуулчлалын яамд ч иргэдээс багагүй мэдээлэл иржээ. Тиймээс энэ асуудал яамны зүгээс нэн тэргуунд хяналт шинжилгээ явуулж мэрэгжлийн судлаачидтай хамтран тэдний үгийг сонсож цаашид хийх арга хэмжээгээ боловсруулж байгаа гэлээ. За өчигдрийн байдлаар бол яг нийслэлийн байгаль орчны газар яг хяналт шалгалтаа хийгээд мониторинг хийгээд явж байна. Одоо цаашид одоо яг ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бол мэрэгжлийн судлаачтай уулзаад заавар зөвлөгөө аваад цаашид авах арга хэмжээгээ тодорхойлно. Ямар ч тач 22-ын товчоогоор орж ирсэн эдгээр цагаан зэрийн тоо толгойг 400 орчим хэмээн багцаалж байгаа юм байна. Судлаач эрдэмчдийн зүгээс амьдрахын тулд ийхүү нутаг сэлгэж яваа амьтдыг машинаараа элдэж хөөх эсвэл агнах зэргээр хор хөнөөлд учруулахгүй байхыг ч иргэд хөдөлмөрчдөд сануулж байна.